2019 оны эхний 4 сарын байдлаар улсын хэмжээнд 71272 гомдол мэдээлэл бүртгэгдснээс гэмтэргийн шинжтэй 23914 буюу 33.6%, 47358 буюу 66.4% нь зөрчлийн шинжтэй байна. 2019 оны эхний 4 сард нийт 12932 гэмтэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1700 хэрэгээр буюу 11.6%-аар буурсан. Нийт бүртгэгдсэн хэргийн 8773 буюу 67.8% нь Улаанбаатар хотод бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 18.9% буурсан. 4117 буюу 31.9% нь орон нутагт бүртгэгдэж, 8.5% өссөн. 2019 оны эхний 4 сарын байдлаар өмчлөг эрхийн эсрэг гэмт хэрэг 7778 буюу 60.1%. Хүний эрүүл мэндийн халдваршгүй байдлын эсрэг гэмт хэрэг 3001 буюу 23.2%. Дээрх хоёр төрлийн гэмтэрэг нь нийт гэмт хэргийн 83.3%-ийг эзлэж байна. Энэ оны эхний 4 сард статистик мэдээгээр манай улсад гэмт хэрэг илрүүлэлт 25% байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 6%-аар өссөн үзүүлэлт юм. Гэмт хэргийн илрүүлэлт инхүү өсгөд цагдаагийн байгууллагаас зохион байгуулсан илрүүлэлт шийдвэрлэлтийг эрчимжүүлээ. Сар шин, бодис, автомашин, нэг хором зэрэг нэгдсэн болон хэсэгжилсэн арга хэмжээ, ард иргэдийн дэмжлэг туслалцаа хамтын ажиллагаа нөлөөлсөн гэж үзэж байна. Гэмт хэргийн улмаас иргэн хуулийн этгээдэд учруулсан 13.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 25.8%-аар өсч, гэмт хэргийн улмаас гэмтсэн хүн 2.9%-аар буурсан байна. Цагдаагийн ерөнхий газар